Дөрөвдүгээр ном. Бодгойл чанарын цаана. 3 Бурхныг ойлгох анхны алхам. 1-р бүлэг. Бүтээх ба төрүүлэх. 4-р номд ярих гэж байгаа зүйлээ хаснан дээр байх гэж хүмүүр надад сануулж байсан. Тэд бүгдээрээ л энгийн уншигчид теологийн зүйлийг ярихыг хүсдэггүй. Тийм учраас тэдэнд энгийн практик итгэлийн талаар ярих хэрэгтэй гэж хэлж байлаа. Гэвч тэдний энэ зөвлөгөөг би хүлээж авч чадаагүй. Энгийн уншигч та нар тийм мунхаг байна гэж би бодохгүй байна. Теологи гэдэг зүйл нь Бурхны талаарх судалгаа юм. Миний бодлоор Бурхны талаар боддог хэн бүхэн түүний талаар илүү тодорхой бас үнэн зөв ойлголтыг олж авахыг хүсдэг байх гэж бодож байна. Та нар бяцхан хүүхэд биш шүү дээ. Тэгвэл яагаад бяцхан хүүхэд мэт тооцогдох ёстой гэж? Гэхдээ бас нэг талаараа яагаад теологи гэхээр хүмүүс хойш суудаг учрыг бас ойлгож байна. Намайг нэг удаа Хатан хааны нисэх хүчний цэргийн ангид Христ итгэлийн талаар лекц уншиж байхад нилээд зөрүүд болов гэмээр настай нэгэн офицер босч ирээд ингэж хэлж үлээ. Наад ярьж байгаа зүйл чинь надад лав ямар ч хэрэггүй юм байна. Сонс, би ч бас үсэг бишрэлтэй хүн. Би ч бас бурхан байдаг гэдгийг мэднэ. Тэрч байтугай нэг удаа цөлд шөнө ганцаараа байхдаа би бурханыг мэдэрч байсан юм. Тэгэхэд үнэхээр гайхалтай сонирн байсан. Тийм учраас багш таны Бурхны талаар яриад байгаа сүрхий юм шиг хэрнээ өчөөхөн сургаал томьёололд ч би итгэхгүй. Над шиг Бурхныг бодтойгоор мэдэрсэн хүний хувьд ийм зүйлүүд зүгээр л нэг улиг болсон аарсаар бодит биш зүйл мэт санагддаг гэж үлээ. Үнэн дээр би ч бас зарим талаар тэр хүнтэй санал нэг байна. Тэр хүн элсэн цөлд байхдаа үнэхээр Бурхныг бодтойгоор туршсан гэж бодож байна. Тийм зүйлийг туршсан хүмүүсийн хувьд Христ итгэл үнэмшил гэдэг зүйлтэй уулзах үед энэ нь яг л бодиттой мэдрэгдэж байсан ертөнц нь бодит бус ертөнцөөр солигдчихж байгаа мэт санагдах байх. Энэ нь Атлантын далайг гэрэг дээрээс нь бодитойгоор харсан хүн гэртээ буцаж ирээд Атлантын далайн газрын зургийг харах үед бодит ертөнц нь бодит бус ертөнц болж нүдний өмнө долгиолж байсан давлгаа нь өнгөтэй цаас болон хувирдагтай адилхан гэсэн үг. Гэхдээ хамгийн гол зүйл энд гарч ирж байна. Газрын зураг бол өнгө оруулж бодсон дан ганц нэмгэн цаас төдий зүйл гэдэг нь үнэн. Гэвч газрын зургийн талаар та нар хоёр зүйлийг санаж байх хэрэгтэй. Нэгдүгээрт энэ нь Атлантын далайгаар бодтойгоор аялж үзсэн олон зуун мянган хүний мэдлэг дээр тулгуурласан байдаг. Тийм учраас газрын зурганд далай гэрэг дээрээс нь харснаас илүү тод туршлага агуулгадж байдаг гэсэн үг. Мөн далайн талаар танд байгаа туршлага нь зөвхөн өөрийн чинь харсан үзсэн дээр л тулгуурлаж байдаг бол харин газрын зураг нь янз бүрийн туршлага дээр тулгуурласан байдаг. Хоёрдугаарт хэрэв та хааныг тийшээ явахыг хүсэж байгаа бол танд газрын зураг зайлшгүй хэрэгтэй. Харин зүгээр л далайн эргээр алхахад л хангалттай санагдаж байгаа бол газрын зураг харахын оронд далайн эрэг дээр очих нь танд илүү хөгжилтэй сайхан байх биз. Гэхдээ Атлантын далайг гатлаад Америкт очихыг хүсэж байгаа бол эрэг даган алхахаас газрын зураг харах нь илүү ашигтай байх үзье. Теологи бол энэ газрын зурагтай адил юм. Христ итгэлийн зөвхөн сургаалуудыг сурч судлаад л зогсчих юм бол өнөөх офицерын цөлд туршсан зүйл шиг бодиттой ба сонирхолтой байж чадахгүй гэсэн үг. Учир нь Христ итгэлийн сургаалууд нь өөрөө бурхан биш. Тэд зөвхөн нэг төрлийн газрын зураг юм. Гэхдээ тэр газрын зураг бол бурхантай үнэхээр холбоотой байсан олон зуун хүмүүсийн туршлага дээр үндэслэсэн зүйл юм. Үүнтэй харьцуулах юм бол та болон миний дангаараа туршсан сэтгэл хөдлөл, сүнслэг мэдрэмжүүд нь дэндүү анхан шатны бас бодлиантай зүйл гэж хэлж болно. Хоёрдугаарт хэрэв та цааш явахыг хүсэж байгаа бол газрын зургийг ашиглах ёстой. Цөлд тэр хүнд тохиолдсон явдал бодиттой сэтгэл хөдлөлгөн байсан ч гэсэн цааш үр жим сургуулж чадсангүй. Цааш удирдан чиглүүлж чадсангүй. Бурхныг байгаль дээрээс мэдэрдэг тодорхой бус сүсэг бишрлүүд хүмүүсийн анхаарлыг татаад байдаг шалтгаан нь энэ юм. Ийм сүсэг бишрэл хүний сэтгэлийг хөдлөгдөг боловч ямар нэгэн үр дүнд хүрэгдэггүй гэсэн үг. Энэ нь яг л далайг эрэг дээрээс нь харахтай адилхан зүйл. Гэхдээ та Атлантын далайг ийм аргаар судлах замаар Ньюфаундленд хүрэхгүй. Мөн та цэцэг болон хөгжмнөөс Бурхны оршихуйг мэдрэх замаар мөнх амьдралыг олж авахгүй. Гэхдээ бас далай руу явахгүйгээр зөвхөн газрын зураг ширтэд суулаа гэд далайд гарчихгүй. Нөгөөтэйгөр бас газрын зураг байхгүйгээр зүгээр л шууд далайд гарахад болно гэсэн үгч бас биш. Өөрөөр хэлбэл теологи бол бодиттой практик зүйл. Ялангуяа өнөө үед бол бүр ийм болсон. Урд цагт хүмүүсийн боловсролын түвшинч бага, элэлцэж ярилцах зүйлч бага байсан учраас Бурхны талаар хэдхэн энгийн зүйлийг мэдэж байхтал болж байсан. Харин одоо бол нөхцөл байдал өөр. Бүгд л уншдаг, бүгд л хэлэлцүүлэг сонсдог болсон.
Тиймээс хэрэв та теологид анхаарлаа хандуулдаггүй л бол Бурхны талаар ямар ч ойлголтгүй гэсэн үг хэлэх гээд байгаа юм биш. Харин эсвэргээрээ маш олон буруу, холилдсон, хортой, хоцрогдсон ойлголтууд байж болно гэсэн үг юм. Учир нь өнөөдөр шин зүйл гэж сурталчлаад байгаа Бурхны талаарх ихэнх үзэл санаанууд нь олон зууны өмнө жинхэнэ теологчдын хэдийн судалж шалгаад татгалзчихсан зүйлүүд юм. Тиймээс орчин үеийн Англид хүчээ аваад байгаа алдартай шашнуудад итгэж байгаа нь яг л дэлхийг хавтгай гэдэгт итгэж байгаатай адилхан хэрэг юм. Сүүлийн үед Есүс Христ бол ёс суртахууны агуу багш бөгөөд хэрэв бид түүний сургаалыг дагаж мөрдөж чадвал илүү сайн нийгмийн дэг журмыг тогтоож дайндажин гарахаас сэргийлж чадна гэсэн үзэл санаа түгээмэл болоод байна. Та бодоод үзээрэй. Энэ яалтчгүй үнэн. Гэхдээ эдгээр нь Христ итгэл дотор агуулгадж буй үнний зөвхөн өчүүхэн нэг хэсгийг л хөндөж буй хэрэг учраас ямар ч бодит үнц нь байхгүй зүйл. Бид Христийн зөвлснөөр амьдрах юм бол илүү сайн аз жаргалтай ертөнцид амьдрна гэдэг нь үнэн. Гэхдээ зөвхөн ийм л зүйлийг хүсэж байгаа бол заавал Христ рүү явж очих шаардлага байхгүй. Та зүгээр л Платон, Аристотель, Күнзийн сургаалыг дагахад л одоогийнхоосоо хавьгүй дээр амьдрах болно. Тэгээд яана гэж бид агуу багш нарын үгийг хизээч дагаж байгаагүй хэрнээ одоо гинэт дагах юм шиг байна уу? Эсвэл бусад агуу багш нарыг дагаагүй хэрнээ Христийг бол дагах юм шиг байна уу? Ёс суртахууны хамгийн сайн багш болохоор нь тэр үү? Тэр тусмаа бид түүнийг дагаж чадахгүй. Бид анхан шатны үндсэн зүйлүүдийг сахиж чаддаггүй хэрнээ тэр өндөр түвшингийн сургаалуудыг сахиж чадна гэж үү? Хэрвээ Христ итгэл нь зөвхөн сайн зөвлөгөө төдий зүйл юм бол тийм амин чухал зүйл биш болж таарч байна. Учир нь сүүлийн 4000 жилийн турш бид тэртээ тэргүй сайн зөвлөгөөг хангалттай их сонссоор ирсэн. Сайн зөвлөгөө болж чадах зүйл дахиад нэгээр нэмэгдлээ гэд өөрчлөгдөх зүйл байгаа гэж үү? Гэхдээ та Христ итгэлийн талаарх жинхэнэ номнуудыг олж унших юм бол өнөө үед нэрд гараад байгаа тэдгээр сургаалуудаас огт өөр зүйлийн тухай ярьж байгааг шууд ойлгох болно. Тэд өөрсдийн итгэдэг Христийг Бурхны хүү гэдгийг хэлдэг. Тэд мөн түүнд итгэлээ өгсөн хүмүүс Бурхны хүүхэд болж чадна гэдгийг хэлдэг. Мөн Христ үгснээр бидний гэм нүглээс маань аварсан тухай хэлж өгдөг юм. Энэ чинь сонсоход хэцүү үгс байна хэмээн гомдлох хэрэггүй. Яагад гэвэл Христ итгэл нь огт өөр ертөнцийн тухай бидний хүрэлцэж, сонсож, харж байгаа энэ ертөнцийн цаана байгаа ямар нэг зүйлийн тухай өгүүлдэг юм. Наадах чинь худлаа гэх юм бол надад ярих зүйл байхгүй. Гэхдээ үнэн гэх юм бол Христ итгэлийн ярьж хэлж өгч байгаа зүйлүүд нь орчин үеийн физикийн нэг адил ойлгоход хүнд хэцүү байхаас өөр аргагүй. Христ итгэл доторх зүйлүүд дундаас биднийг хамгийн их гайхаж зочирдуулдаг нэг зүйл бий. Христтэй холбоотой байх юм бол бид бас Бурхны хөвгүүд болно гэсэн энэ үг үнэхээр биднийг гайхшруулдаг. Гэхдээ зарим хүмүүс бид угаасаа Бурхны хөвгүүд биш юм уу? Угаасаа л Бурхан бол эцэг гэдэг чинь Христ итгэлийн хамгийн үндсэн гол сургаал нь биш юм уу гэж асуудаг. Мэдээж тодорхой нэг утгаараа бид хэдийн Бурхны хөвгүүд болсон гэдэг нь үнэн. Биднийг амьдруулж, хайрлаж, халамжилдаг гэсэн утгаараа мэдээж тэр бидний хувьд аав шиг нэгэн. Гэхдээ Библиэлд хэлж байгаа хүн Бурхны хүүхэд болно гэсэн үгэнд үүнээс өөр ямар нэгэн утга агуулгадж байгаа нь тодорхой. Энэ нь явсаар биднийг теологийн яг гол цөмд нь аваачдаг. Бид Христийг Бурхны хүү болж бүтээгдсэн биш, харин Бурхнаар төрсөн гэдэгт итгэдэг. Цаашлаа дээр нь бас ертөнц бүтээхдээс өмнө эцэг нь түүнийг төрүүлсэн тухай хэлсэн байдаг. Энд Христ энэ газар дээр хүн болж ирэхдээ онгон эмэгтэйгээс төрсөн гэдгээс огт тусдаа өөр зүйл яригдж байгаа гэдгийг та тодорхой ойлгоорой. Энд Христийн онгон эмэгтэйгээс хүүхэд болж төрсөн тэр үйл явдлын тухай яриагүй байна. Харин байгаль дэлхий бүтээхдээс өмнө бүр цаг хугацааны эхлэлээс өмнө болсон зүйлийн талаар тунгаан бодож ярьж байна. Манай дэлхийг оролцоолоод ертөнц бүтээхдээс өмнө Христ бүтээгдсэн биш, харин төрсөн гэсэн үг. Энэ юу нь юу гэсэн үг вэ? Энэ үед хэрэглэж байгаа төрөх, төрүүлэх гэсэн утгатай энэ англи үгийг орчин цагийн англи хэлэнд хэрэглэхэ болсон ч гэсэн бүгд ямар утгатай үг болохыг мэдэж байгаа. Төрүүлснээр эцэг болно. Харин бүтээн гэдэг нь ямар нэг зүйлийг хийж бүтээх гэсэн утгатай. Энэ хоёр дараах ялгаатай. Төрүүлнэ гэдэг нь өөртөөгөө нэг төрлийн оршихуйг бий болгож байна гэсэн үг. Жишээлбэл хүнээс хүүхэд минжнээс зулзах төрнө. Шувуунаас өндөг төрж өндөгнөөс дэдэхээ гарна. Харин та хийж бүтээх үедээ бол өөрөөсөө өөр төрлийн зүйлийг хийж бүтээн. Жишээ нь шувуу үүр засна, минж нүх ухна, хүн радио хүлээн авахч бүтээн. Мэдээж хүн радионоос гадна цаашлаад өөрийнхөө дүр төрхтэй хөшөө барьж болно. Чадварлаг баримлчин байх юм бол хүнтэй яг адилхан хөшөө бариул бүтээж чадна.
Гэвч хичнээн ижил төстэй харагдаж байлаа гэд тэрхүү баримл хүн болох боломжгүй. Баримл амьсгалж бодож сэтгэж чадахгүй. Учир нь түүнд ам байхгүй. Нэгдүгээрт бидний мэдэх ёстой зүйл бол энэ. Хүн хүнийг төрүүлдэг шиг Бурхан Бурханыг төрүүлнэ. Хүн хүнийг бүтээж чадахгүй нэг адил Бурхан Бурханыг бүтээхгүй. Тийм учраас Христ Бурханы хүү байгаагийн адил хүн Бурханы хүүхэд болж чадахгүй гэсэн үг. Хүн зарим талаараа Бурхантай адил төстэй байж болно. Гэсэн хэдий ч Бурхантай нэг төрлийн оршихуй бол биш гэсэн үг. Харин Бурханы хөшөө эсвэл хөрөг зурагтай нь илүү төстэй гэж хэлж болно. Альва хөшөөнд хүн төрөх байх боловч ам бол байхгүй. Үүний нэг адил хүнд Бурханы дүр төрх бий. Бурхантай адилхан чанарууд бас бий. Гэхдээ хүнд байгаа амийн хувьд бол Бурханд байгаагийнхтай яг адилхан биш. Эхлээд хүний Бурхантай төстэй байдлын талаар авч үзье. Үнэн дээр Бурханаар бүтээгдсэн бүх зүйл түүнтэй ижил төстэй шинж чанаруудыг агуулж байдаг. Орчлон ертөнц асар удам гэдгээрээ Бурхантай төстэй. Мэдээж орчлон ертөнцийн өргөн уудам байдал нь Бурханыхаас өөр төрлийн зүйл боловч түүний өргөн уудам байдлын бэлэгдэл. Мөн түүний өргөн уудмыг сүнслэг бус байдал руу хөрвүүлэн ойлгуулж буй зүйл гэж хэлж болно. Мөн матери энерги тээж байдаг гэсэн утгаараа Бурхантай төстэй. Гэхдээ мэдээж физик энерги нь Бурханд байдаг хүч гэдэг зүйлээс өөр. Ургамлын ертөнц амьд гэдгээрээ Бурхантай төстэй. Учир нь Бурхан амьд оршигч. Гэхдээ биологийн талаасаа тэрхүү амь нь Бурханы амьтай адил биш. Энэ нь нэг төрлийн бэлэг тэмдэг эсвэл сүүдэр төдий зүйл юм. Амьдтын тухайд бол биологийн амиас гадна арай өөр төрлийн байдлаараа Бурхантай төстэй байгаа байдлыг тэднээс хардаг. Жишээлбэл шавжны эрчимтэй байдал, нөхөн үржих чадвар зэрэг нь Бурханы тасралтгүй үйл ажиллагаа бүтээлч байдлыг бүдэгхэн чулуу харуулж байдаг. Харин дээд ангиллын хөгтөн амьтад дээр ирэх юм бол бид зөн совин гэдэг зүйлийн эхний шинж тэмдгүүдийг олж хардаг. Үүнийг мэдээж Бурханы хайртай яг адилтгах боломжгүй. Гэхдээ ижил төстэй гэж хэлж болно. Энэ нь яг цаасан дээр зурсан байгалийн зураг хэдийгээр жинхэнэ байгаль биш боловч түүнтэй ижил төстэй харагддагтай адил юм. Хамгийн сүүлд нь амьтдын хамгийн дээд төрөл гэж хэлэгддэг хүн дээр ирээд харвал бидний мэддэг Бурхантай хамгийн төстэй байдлыг түүнээс олж хардаг. Магадгүй өөр ертөнцид хүнээс илүү Бурхантай төстэй оршихуй байж болох юм. Гэвч бид үүнийг мэдэх боломжгүй. Хүн зөвхөн амьд төдийгүй хайрладаг, бас бодож сэтгэдэг. Үүнчлэн биологийн амьд дундаа хүнд байгаа ам хамгийн дээд түвшингийн ам юм. Гэхдээ хүнд байглаасаа олж авч чадахгүй нэг зүйл бий. Тэр бол сүнслэг ам юм. Бурханы дотор байдаг энэ ам нь биологийн амиас өөр ам. Хүнд байдаг биологийн амиас хавьгүй дээд түвшингийн ам бол энэхүү сүнслэг ам юм. Бид хоёуланд нь ам гэдэг үгийг хэрэглэдэг. Гэхдээ тийм байлаа гэд та хоёуланг нь адилхан зүйл гэж үзэх юм бол энэ нь яг л орчлонгийн асар уудмыг Бурханы асар уудамтай ижил зүйл гэж эндүрч байгаатай адил зүйл болно. Үнэн хэрэгтээ энэхүү биологийн ам болон сүнслэг ам нь хоорондоо маш ялгаатай зүйл учраас бид тэднийг тусад нь нэрлэхийг хүсэж байна. Муудаж ялзрах шинж чанартай учраас ус агаар хүнс тэжээлээр дамжуулан байглаасаа байнга тэтгэгдэж байж оршин тогтнодог, байглаас бидэнд өгөгддөг биологийн энэ ам бол биос юм. Харин Бурханд мөнхөд байдаг байгаль ертөнцийг бүхэлдэн бүтээсэн сүнслэг ам бол зои юм. Зураг эсвэл жинхэнэ байгаль, хүн эсвэл хөшөө хоорондоо зарим нэг талаараа төстэй байдаг шиг биос нь зоийн бэлэгдэл ба сүүдэр гэж хэлж болохоор зүйл юм. Тийм учраас зөвхөн биостай байсан хүн зоитой болно гэдэг нь хөшөө жинхэнэ хүн болж хувирч байгаатай адилхан асар том өөрчлөлт юм. Христ итгэл бишрэлийн ярьж байгаа зүйл бол яг энэ юм. Дэлхийд хэрчгтэй агуу уран баримлчийн урлан. Харин бид бол түүний бүтээсэн уран баримлууд. Гэтэл урлан дотор бидний зарим нь хизээ нэгэн цагт амьлах гэсэн яриа дэгдээд байна гэсэн үг. 2 дугаар бүлэг 3-1 Бурхан. Өнгөрсөн бүлэг бид төрүүлэх болон бүтээх нь ямар ялгаатай зүйл болохыг харсан. Хүн хүүхдийг төрүүлдэг, харин баримлыг бүтээдэг. Бурхан Христийг төрүүлсэн бол харин хүнийг бүтээсэн. Гэхдээ энэ нь Бурханы талаар нэг л үннийг, өөрөөр хэлбэл эцэг Бурханы төрүүлсэн оршихуй бол түүнтэй нэг төрлийн оршихуй буюу Бурхан юм гэдгийг л тайлбарлаж өгч байгаа зүйл юм. Энэ талаас нь харвал эцэг хүн хүүхэд төрүүлж байгаатай адилхан зүйл гэдэг нь үнэн. Гэхдээ яг адилхан гэж хэлэх боломжгүй. Тийм учраас энэ талаар жаахан тайлбар хийхийг хүслээ. Сүүлийн үед би Бурханд итгэдэг боловч бодгойл Бурханд итгэдэггүй гэж хэлдэг хүмүүс их ажиглагдах болсон. Өөрөөр хэлбэл
Бүх юмсын ард оршиж байгаа нууцлаг тэр оршихуй бол бодгойл чанараас хавьгүй давсан нэгэн байх ёстой гэж үзэж байна гэсэн үг. Сүүлийн үед итгэгч хүмүүс өөрсдөө хүртэл ингэж бодох болсон бөгөөд ийм санаа бодлыг хүлээн зөвшөөрдөг болжээ. Гэтэл үнэндээ бодгойл чанараас давсан оршихуй гэж яг ямар оршихуйг хэлж байгаа талаар итгэгч хүмүүс өөрсдөө тэдэнд ойлгуулж өгч чаддаг байх ёстой. Бусад хүмүүс амаараа бол Бурхныг бодгойл чанарыг давсан оршихуй гэж хэлдэг боловч бодит байдал дээр бол ямар ч бодгойл чанаргүй, өөрөөр хэлбэл бодгойл чанараас доогуур оршихуй гэж боддог. Хэрвээ та үнэхээр л ёр бусын бодгойл чанартай, өөрөөр хэлбэл бодгойл чанарыг давсан оршихуйг хайж байгаа бол Христ итгэлийг сонгох уу, эсвэл өөр шашныг сонгох уу хэмээн тэнэгэлзэх шаардлага огтхонч байхгүй. Учир нь ганцхан Христ итгэл нь ёр бусын бодгойл чанар бүхий Бурхны талаарх үзэл санааг агуулж байдаг. Бас зарим хүмүүс хүний сүнс үхснийхээ дараа эсвэл хэд хэдэн удаагийн амьдралыг туулж өнгөрүүлснийхээ дараа Бурханд шингэн уусдаг гэж үздэг. Тэдний тайлбарыг хараад байвал нэг бодис нөгөөдөө уустагтай адилхан бидний оршихуй бас Бурханд уусна гэж боддог бол та. Энэ нь тусал ус далайд шингэн алга болдогтой адилхан гэж үздэг. Ингэснээр мэдээж тусал усны хувь тавилан дуусгар болж байна. Хэрвээ үнэхээр ийм байдаг бол бид уусаж алга болоод цаашид оршин тогтнохоо болно гэсэн үг. Хүний сүнс сэтгэл хэрхэн Бурхны амь руу орох мөртөө бас нэгэн зэрэг өөрийгөө хадгалж үлддгийг, ингэхдээ бүр өмнөхөөсөө ч илүү өөрийнхөөрөө болдгийг тайлбарлаж чадах үзэл санаа зөвхөн Христэд итгэгч хүмүүст л байдаг. Хүний сүнс сэтгэл хэрхэн Бурхны амь руу орох мөртөө бас нэгэн зэрэг өөрийгөө хадгалж үлддгийг, ингэхдээ бүр өмнөхөөсөө ч илүү өөрийнхөөрөө болдгийг тайлбарлаж чадах үзэл санаа зөвхөн Христэд итгэгч хүмүүст л байдаг. Теологи гэдэг бол бодиттой практик зүйл гэдгийг би урд нь сануулсан. Бурхны амь руу аваачигдах. Энэ бол бидний оршин байгаагийн зорилго юм. Гэтэл бидний аваачигдах тэрхүү амийн талаарх буруу үзэл ойлголттой байх тусам бидний амьдралын зорилго биелэхэд хүнд болно. Тэм учраас дараах хэдэн хормын турш миний ярих үгэнд анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Та бүхний мэдэж байгаачлан бид орон зай дотор 3 чиглэлийн дагуу, өөрөөр хэлбэл урагшаа хойшоо, баруун зүүн, дээш доош гэсэн 3 чиглэлд хөдөлдөг. Бидний хийж байгаа бүх хөдөлгөөн энэ 3 чиглэлийн аль нэг рүү чиглэх юм уу, эсвэл голд нь байрладаг. Энэ 3 чиглэлийг бид 3 хэмжээст гэж нэрлэдэг. За тэгвэл энэ 3 хэмжээсээс зөвхөн нэгийг нь хэрэглэх юм бол бид дан ганц шулуун шугамаас өөр юу ч зурж чадахгүй. Харин 2 хэмжээсийг ашиглах юм бол бид дөрвөлжин гэх мэт аливаа дөрс зурж чадна. Дөрвөлжин нь 4 ширхэг шулуун шугамаас бүрдэнэ. Дахиад нэг алхам урагшлаад үзье. Харин та 3 хэмжээсийг ашиглавал бидний хатуу биет гэж нэрлэдэг биетийг бүтээж чадна. Жишээлбэл шоо эсвэл йотон. Гэхдээ шоо нь өөрөө бас 6 ширхэг дөрвөлжингөөс бүрдэнэ. Та нар гол санааг нь ойлгож байна уу? Нэг хэмжээст ертөнц бол шулуун зураас, харин 2 хэмжээст ертөнц дотор бол шулуун шугамуудыг зурж болохч олон шулуун шугамуудыг нийлүүлэн дүрс бүтээж болж байна. Тэгвэл бүр 3 хэмжээст ертөнцид дүрс бүтээж болохч олон дүрсүүдийг нийлүүлэн хатуу биетүүдийг бүтээж болж байна. Тэгэхээр илүү бодит нарийн төвөгтэй төвшин рүү ахиж дэвшиж байгаа хэрнээ энгийн төвшөнд байсан зүйлүүдэд орхигдуулсангүй. Тэдгээрийг хадгалсан чигээрээ шинэ арга замаар нэгдэж байна. Тэгэхээр зөвхөн эхний энгийн төвшингийн л ойлголттой байгаа цагт дараагийн төвшингүүдийг төсөөлж чадахгүй. Бурхны талаарх Христ итгэлийн тайлбарт бас үүнтэй адилхан зарчим үйлчилдэг. Хүний төвшин бол энгийн бөгөөд хоосон төвшин гэж хэлж болно. Хүний төвшингөөр бол нэг бодгойл нь нэг оршихуй, харин 2 бодгойл гэвэл 2 тусдаа оршихуй байх ёстой. 2 хэмжээст ертөнцид нэг дөрвөлжин нь нэг дөрвөлжин, 2 дөрвөлжин нь 2 тусдаа дөрвөлжин гэдэгтээ энэ нь адилхан зүйл. Тэгвэл бурханлаг төвшөнд ч бас бодгойл оршихуйнууд бий. Гэхдээ тэр ертөнцид байгаа бодгойл оршихуйнууд нь тэнд амьдарч үзээгүй хүн бидний төсөөлж чадхааргүй шинэ арга замаар нэгтгэгдсэнийг олж харна. 6 квадрат 1 шоо болж байгаагийн нэгэн адил Бурхны хэмжээст ертөнцид 3 бодгойл 1 оршихуй болж байгааг та харах болно. Мэдээж ийм оршихуй хэрхэн байх боломжтойг бид ойлгож чадахгүй. Энэ нь яг л 2 хэмжээст ертөнцид байгаа оршихуй 3 хэмжээст ертөнцийн зүйлийг, жишээлбэл шоо гэж юу болохыг төсөөлж чадахгүйтэй адилхан зүйл юм. Гэхдээ бүдэг бадаг ойлголтыг бол олж авах боломжтой. Тэр цагт бид амьдралдаа анх удаа супер бодгойл оршихуйн талаар ямар нэг эерэг үзэл ойлголттой болох үзье. Танд төрсэн энэ үзэл ойлголт нь таны хизээж таамаглаж чадхааргүй зүйл хэрнээ нэгэнт сонссны дараа бол яагаад би ийм зүйлийг урд нь анзаараагүй юм бол гэж гайхахаар
бидний аль хэдийн мэддэг зүйлстэй яг цав таарч нийлж байх болно. Магадгүй та хэрвээ бид 3-1 оршихуйн талаар төсөөлж чадахгүй юм бол түүний талаар ярих нь ямар ашигтай юм бэ гэж асууж болох юм. Тийм ээ, үнэн. Түүний талаар ярьлаа гэд нэмэргүй. Гэхдээ чухал зүйл юу вэ гэвэл бид 3-1 бурхны амь руу оруулагдах ёстой. Бас энэ нь хэрвээ та хүсвэл яг энэ мөчөд ч гэсэн боломжтой зүйл юм. Миний хэлэх гээд байгаа зүйл бол энэ. Нэгэн энгийн цэвэр итгэлтэй Христ хүн өвдөг сүгдэн залбирч байна гэж бодъё. Тэр бурхантай уулзахыг хүсэж байв. Гэхдээ тэр итгэгч түүнийг ийхүү залбирахад хүргэж байгаа нэг нь бурхан гэдгийг, өөрөөр хэлбэл өөрийнх нь дотор оршиж байгаа бурхан гэдгийг мэдж байгаа. Бас бурханы талаарх бүх жинхэнэ мэдлэг нь бурхан хэрнээ хүн болсон Христээр дамжуулан ирдэг гэдгийг, мөн яг тэр Христ одоо ч гэсэн дэрэгдээс нь түүний залбирал тусалж түүний төлөө залбирч байгаа гэдгийг ч мэдэж байгаа. Одоо та энд юу өрнөж байгааг ойлгосон байх. Эцэг бурхан бол тэр хүний хандаж байгаа нэгэн нь, хүрхийг хүсэж байгаа зорилго нь болж байна. Бас бурхан бол түүний дотроос нь түлхэж буй зүйл буюу хөдөлгөгч хүч юм. Энэ бол ариун сүнс бурхан. Бас үүний зэрэгцээ бурхан энэ хүнд зорилгоо чиглэн явж чадах зам бас гүүрэн болж өгч байна. Тэр бол Хүү Есүс Христ юм. Үүнчлэн энгийн нэг итгэгч хүн залбирч байгаа энэхүү энгийн нэг жижигхэн өрөөнд 3-1 бурхны 3 биет оршихуй хөдөлж байна гэсэн үг. Одоо энэ хүн бидний Зой гэж нэрлэдэг илүү өндөр төвшингийн амь. Өөрөөр хэлбэл сүнслэг амь руу аваачигдж байна. Тэр бурхнаар удирдуулгдан бурхан руу аваачигдах мөртөө нэгэн зэрэг өөрөөрөө оршиж чадж байна. Теологи гэдэг зүйл ингэж эхэлдэг. Хүмүүс угаасаа бурханы талаар тодорхой бус байдлаар мэдэж байсан. Гэтэл нэгэн өдөр тэдний дунд өөрийгөө бурхан гэж тодорхойлсон нэгэн илчдэгдсэн. Хэлсэн үгийнх нь учир бол галзуу хүн гэж тооцохоор байсан ч тэр ингэж амархан үгүйсгэж болохоор нэгэн байгаагүй. Харин тэр хүмүүст итгэлийг өгсөн. Хүмүүс түүний үгхийг тодорхой харсан боловч түүнтэй дахин уулзсан. Дараа нь бүлгэн болж хамтдаа цуглаж эхлэх үедээ тэд бурхан өөрсдийнх нь дунд байгаа гэсэн үннийг ойлгож ухаарсан. Бурхан тэднийг удирдах байсан. Өмнө нь хийж чадхааргүй байсан зүйлүүдийг нь боломжтой болгож өгсөн. Энэ бүх зүйлийг нягтлж харсныхаа эцэст нь тэд Христ итгэл доторх 3-1 бурхны талаарх тодорхойлолтод хүрч чадсан. Тэгэхээр энэ тодорхойлолт бол хүний өөрийн зохиосон зүйл биш. Теологи бол нэг талаасаа бүрэн туршсан зүйл дээр үндэслэдэг шинжлэх ухаан юм. Христ итгэл бол зохиомол шашин биш. Бусад шашнуудын хувьд бол энэ нь хүний бий болгосон зүйл. Би теологийн зарим талаараа туршилтын шинжлэх ухаан гэж хэлсэн нь ийм учиртай. Теологи нь зарим нэг талаараа туршилтын шинжлэх ухаантай ижил төстэй боловч бүхэлдээ тийм биш гэсэн үг юм. Хэрвээ та хад чулуу судалдаг геологч хүн байсан бол судлах хад чулуугаа өөрөө олж очих ёстой. Хад чулуу хөл ургаад өөрөө явж ирэх юм уу? Эсвэл зугтаж гүйх боломжгүй. Санаачлага зөвхөн танд байгаа. Хад чулуу таны ажил тусалж саад хийж чадахгүй. Эсвэл та амьтан судлаач байлаа гэж бодъё. Та хөдөө гарч хээрийн зэрлэг амьтдын зургийг авахыг хүсэж байлаа. Тэгвэл энэ нь хад чулуу судлахаас арай өөр байна. Зэрлэг амьтад өөрсдөө тань руу явж ирэхгүй. Гэхдээ та чимээ гаргахгүй сэмэрхэн явж очихгүй бол тэд танаас зугтаж болж чадна. Энэ тохиолдолд амьтдад өөрт нь багч гисэн санаачлага өгөгдөж байна. Дахиад нэг төвшин ахиулаад харъя. Та хэн нэгэнтэй ойртон танилцахыг хүсэж байлаа гэж бодъё. Гэвч тэр хүн тантай танилцахаас татгалзах юм бол та түүнийг таньж мэдэх аргагүй болно. Түүнийг таньж мэдэхийн тулд эхлээд та итгэлийг нь олж авах хэрэгтэй болно. Энэ тохиолдолд санаачлах хоёр талд тэнцүү хуваагдж байна. Хоёр тал хоёулаа адилхан хүсэхгүй бол анд нөхөд болж чадахгүй. Одоо та бурхныг таньж мэдхийг хүсэж байна гэж бодъё. Энэ тохиолдолд санаачлах бүрэн бурхны талд бий. Бурхан өөрийгөө харуулахгүй бол бид чадах бүх зүйлээ хийсэн ч түүнийг олж авч чадахгүй. Гэхдээ үнэн хэрэгтээ бурхан өөрийгөө илүү их харуулж өгдөг тийм хүмүүс бий. Энэ нь бурхан тэдний таашааж байгаадаа биш. Бүх оюун ухаан, зан авир нь буруу байгаа хүний хувьд бурхан тэдэнд өөрийгөө харуулах боломжгүй байдаг ажээ. Нарны туяанд өөрт нь дуртай дургүйг их зүйл байхгүй ч цэвэр толин дээр тусдаг шигэ бохир толин дээр тод тусаж чадахгүйтэй адил. Үүнийг бас өөр талаас нь ингэж хэлж болно. Шинжлэх ухаанд ашигладаг багаж хэрэгсэл, микроскоп, телескоп гэх мэт зүйлүүдээр дамжуулан бид альва зүйл дээр ажиглалт хийдэг. Тэгэхээр бурхныг ингэж ажиглаж болох багаж хэрэгсэл нь бид өөрсдөө байлаа гэж бодъё. Хэрвээ хүн өөрөө цэвэр, гэрэл гэгээтэй биш бол тэр бохирдсон дурангаар сарыг ажиглаж байгаа мэт бурхныг бас бүдэг бадагхан харах болно. Тийм учраас аимшигтай үндэстнүүдийн шашин шүтлэгч бас аимшигтай байдаг.
Учир нь тэд Бурхныг бохирдсон линзээр дамжуулан харж байгаа юм. Бурхан зөвхөн жинхэнэ хүндэл өөрийгөө харуулж чадна. Энд хэлж байгаа жинхэнэ хүн гэдэг нь энгийн нэг сайн хүнийг хэлж байгаа юм биш. Харин нэг бие дотор нэгдэн нэг нэгнээ хайрлаж, нэг нэгэндээ тусалж, нэг нэгэндээ Бурхныг харуулж өгч байгаа хүмүүсийг хэлж байгаа юм. Бурхан анхнаасаа хүмүүсийг ийм байгаасаа гэж хүсэж байсан. Энэ нь нэг баг болж нийлсэн хөгжимчд эсвэл нэг биеийг бүрдүүлж буй эрхтнүүдтэй адилхан юм. Тэм учраас Бурхныг сурч мэдхэд хамгийн тохиромжтой хэрэгсэл бол Христийн дахин ирэлтийг хамтдаа хүлээж буй итгэгч хүмүүсийн цугларалт юм. Өөрөөр хэлбэл Христ хүмүүсийн цугларалт нь Бурхныг судлах судалгааны ажил зориулагдсан техник, тоног төхөөрөмж, туршилтын багаж хэрэгсэл гэсэн үг. Тэм учраас хэдэн жил тутамд нэг удаа Христ итгэлийн уламжлалыг орлох гэсэн өөрсдийн патенттай хялбаршуулж энгийн болгосон шашныг барьж гарч ирж байгаа тэдгээр хүмүүс зүгээр л цагаа хий дэмий үрж байгаа юм. Энэ нь яг л хоёр нүдний хуучин дуран барьчихад жинхэнэ одоо орон судлаач нарын бүх судалгааны үр дүнг засаж залруулна хэмээн аашилж байгаа хүнтэй адил. Мэдээж тэр ухаантай хүн байж болно. Бүр зарим нэг судлаачтаас ч илүү ухаалаг хүн байж болно. Гэхдээ тэр хүн ямар ч ялалт байгуулах боломжгүй зүйлээр хөөцөлдөж байгаа юм. Тэр хүний тухай дурсамж 2 жилийн дараа мартагдахч жинхэнэ одон орон судлал цааш үргэлжилсээр байх болно. Христ итгэл нь бидний зохиосон зүйл байсан бол хавьгүй энгийн амархан зүйл байх байсан. Гэхдээ Христ итгэл бол хүний өөрийн бий болгосон зүйл биш. Бид энгийн байх гэсэн зүйлийг үндэс болгон шашныг шинээр өөрчилж байгаа хүмүүстэй өрсөлдөх боломжгүй. Бид тэдэнтэй яаж өрсөлдөх юм бэ? Учир нь бид баримттай харьцдаг хүмүүс. Нэгэнт баримт гэдэг зүйл санаа зовох шаардлагагүй бол хэн ч энгийн байж чадна шүү дээ. Хүний бий болгосон зүйл биш учраас Христ итгэл энгийн биш байгаа юм. Өөрөөр хэлбэл Бурхан бий болгосон зүйл учраас энгийн байх учиргүй. 3 дугаар бүлэг. Цаг хугацаа болон цаг хугацааны цаана. Номыг алгасаж уншиж болохгүй гэдэг бол тэнэг санаа гэж би боддог. Гялгаж салгах чадвартай хүн шаардлагагүй гэж үзсэн хэсгээ алгасаад цааш үргэлжлүүлдэг. Энэ бүлэгт миний ярих гэж байгаа зүйл зарим нэг уншигч нарт тусламж болох байх. Гэхдээ зарим уншигч нарт бол хэрэгцээгүй хэрнээ дэндүү толгой эргүүлэм төвөгтэй санагдаж байж болох юм. Хэрвээ ингэж санагдвал та зүгээр л энэ бүлгийг алгасаад дараагийн бүлэг рүү ороорой гэж зөвлөх байна. Өнгөрсөн бүлэгт би залбирал гэдэг зүйлийн талаар сухас дурдсныг та санаж байгаа байх. Тэнд ярьсан зүйлүүдийг арай мартаагүй байгаа дээр нь нэмээд залбиралтай холбоотойгоор бидэнд тохиолддог зарим нэг бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар түр харахыг хүсэж байна. Нэг хүн надад ийм асуулт тавьж байсан. Надад Бурханд итгэхэд болохгүй юм байхгүй. Гэхдээ Бурхан яаж тэр олон сая хүний залбирлыг нэгэн зэрэг сонсож чадах юм бэ? Би үүнийг л ойлгохгүй байгаа юм. Ийм бодолтой явдаг хүмүүс маш олон байгаа гэдгийг би мэдж байна. Энд бид нэгэн зэрэг гэсэн энэ үгэнд өрхтүүлж байгаа гэдгийг анхаарах ёстой. Бидний ихэнх нь Бурхан тэртээ тэргүй маш их цаг байгаа. Тийм болохоор хичнээн олон хүн залбирч байсан ч гэсэн өмнө нь нэг нэгээрээ дараалан олж чадвал Бурхан залбирлыг нь сонсож өгөх байх хэмээн төсөөлдөг. Тэгэхээр эцэстээ Бурхан яаж нэгэн зэрэг олон зүйлийг хийж чадах вэ гэдэг нь асуудал болдог гэсэн үг болж байна. Бидний хувьд ийм байдаг. Амьдрал дараалсан нэг хормуудаас үргэлжилдэг. Нэг хором өнгөрч байж дараагийн хором ирдэг бөгөөд хором бүр нь маш богинохон. Бидний хувьд цаг хугацаа гэдэг бол ийм зүйл. Та бид өнгөрсөн одоо ирээдүй гэсэн цаг хугацааны үргэлжлэл юм. Энэ бол зөвхөн байгалийн зам ёсны амьдралын хэв маяг төдийгүй бодит байдал дээр бүх зүйл оршин тогтнох арга зам гэж би боддог. Мөн бид орчлон ертөнц бас Бурхан өөрөө ч бидний нэгэн адил өнгөрсөн үеэс ирээдүрээ чиглэн хөдөлж байна гэж боддог. Гэхдээ олон эрдэмтэд үүнтэй санал нийлдэггүй. Цаг хугацаан дотор амьдардаггүй оршихуунууд гэж би гэсэн ойлголтыг анх теологийн эрдэмтэд гаргаж тавьсан. Хожим гүн ухаантнууд энэ үзэл санааг хүлээж авсан бөгөөд орчин үеийн эрдэмтдийн дунд ч ийм бодолтой хүмүүс цөөнгүй бий. Бурхан цаг хугацаанд хүлэгддэггүй гэдэг нь тодорхой зүйл. Түүний амьдрал ар араасаа дараалан ирэх мөчүүдээс бүрдэхгүй. Өнөө орой 10 цаг 30 минутад сая хүн нэгэн зэрэг залбирлаа гэхэд Бурхан бидний тэр 10 цаг 30 минут гэж нэрлээд байгаа богинохон хугацаанд амжиж бүх залбирлыг сонсох гэх шаардлагагүй. Учир нь 10 цаг 30 минут гэсэн энэ хором бас дэлхийн сууриас хойш үргэлжилж буй хором бүр Бурханы хувьд одоо цаг юм. Өөрөөр хэлбэл онгоцон суурьч, гал давтсан нисгчийн хоромхон зуурын залбирлыг сонсох цаг нь Бурханд мөнх байдаг. Энэ нь ойлгоход хэцүү байгааг би мэдэж байна. Яг оновчтой биш ч гэсэн үүнтэй жаахан төстэй нэг жишээг дурдъя. Би роман бичиж байлаа гэж бодъё.
Би роман дотроо ийм өгүүлбэр оруулж бичлээ. Мэри хийж байсан ажлаа хойш тавив. Яг тэр мөчид гэнэт хаалга тагших чимээ сонсогдох нь тэр. Миний бий болгосон зохиомл цаг үед амьдрах ёстой болж байгаа Мэригийн хувьд хийж байсан ажлаа хойш тавих хоорондоо хаалга тагших чимээг сонсож байгаа энэ хоёрын хооронд завсарлага байхгүй. Гэхдээ Мэригийн бүтээгчийн хувьд бол би тэрхүү төсөөллийн цаг хугацаанд дотор амьдрдаггүй. Тэгэхээр энэ нь би эхний өгүүлбэрээ бичиж тавьчихад хоёр дахь өгүүлбэрээ бичгээс өмнө Мэригийн тухай 3 цагийн турш үргэлжлүүлэн бодож болно гэсэн үг. Мэри зохиолын цорын ганц гол дүр учраас би ямагт Мэригийн талаар бодох боловч миний ингэж өнгөрүүлсэн цаг хугацаа Мэригийн цаг хугацаанд дотор, өөрөөр хэлбэл зохиол дотор цаг хугацаанд дотор байхгүй. Мэдээж энэ төгс жишээ болж чадахгүй. Гэхдээ миний үнэн гэж бодож байгаа зүйлийг бүдэгхэн ч болов тусгаж өгч чадах байх. Зохиолчхон зохиол доторх цаг хугацаанд баригдахгүй. Үүний нэг адил бурхан ч бас орчлонгийн цаг хугацааны урсгалд хөөгдөхгүй. Тиймээс бурханд бидний хүн нэг бүрийг харж хандах хязгааргүй нөөц боломж бололцоо бий. Тэр бидэнтэй бөөнөөр нь харилцахгүй. Харин бидний хүн нэг бүртээ түүний бүтээсэн цорын ганц оршихуй мэтээр биечлэн харилцана. Есүс Христ таны төлөө нас барахдаа яг дэлхий дээр байгаа цорын ганц хүний төлөө өгөж байгаа мэт нас орсон. Миний жишээ болгон татсан зүрлэл дотор бурхны тал дээр тохирохгүй нэг зүйл байна. Зохиолч нэг цаг хугацааны урсгалаас гарахын тулд бас нэг өөр цаг хугацааны урсгал руу орох ёстой болж байна. Гэтэл миний итгэдэг бурхан бол ямар ч цаг хугацааны урсгал дотор оршдоггүй тийм нэгэн. Түүний амьдрал биднийг шиг хором хормоор өнгөрөхгүй. Өөрөөр хэлбэл одоо бурханы хувьд 1920 он хэрнээ бас хэдийн 1960 он юм. Тэгэхээр түүний хувьд амьдрал бол тэр өөрөө гэсэн үг. Жишээлбэл цаг хугацаа бол бидний дагах ёстой шулуун шугам гэд бодоод үзье. Тэгвэл бурхныг тэрхүү шулуун шугамыг зурсан байгаа цаас гэж хэлж болно. Бид тэрхүү шулуун шугамыг баг багаар нь туулан өнгөрүүлж байна. Бид шулуун шугамн дээр байрлаж байгаа ээцгийг дайраа өнгөрч байж бийцэгт хүрч чадна. Мөн бийцгийг дайраа өнгөрч байж сийцэгт хүрч чадна. Гэтэл бурхны хувьд бол дээрээс нь гадна талаас нь бүх талаас нь шулуун шугамыг бүхэлд нь өөртөө агуулж байгаа бөгөөд шулуун шугамыг бүтнээр нь харж чадаж байгаа. Энэ санаа Христ итгэлийн зарим нэг эргэлзээтэй зүйлүүдийн учрыг тайлж өгдөг учраас үүнийг ойлгох гэж хичээхэн зүйтэй. Би өмнө нь Христ итгэлийг эсэргүүцдэг байсан байна, дараах шалтгаантай холбоотой байв. Христэд итгэгчид хаасаагүй оршдог бүх орчлын ертөнцийг удирддаг мөнх бурхан нэгэн цагт хүн болсон. Тухай ярьж өгөхөд би за тэгвэл бурхныг ялах хүүхэд байхад нь эсвэл бурхныг унтаж байх хооронд орчлын ертөнц хэрхэн үргэлжилсээр байх вэ? Мөн бүх юмсыг мэддэг бурхан хэрнээ яаж бас нэгэн зэрэг надад хэн гар хүрсэн бэ гэж шавнараасаа асуух хэмжээний энгийн хүн болж чадах вэ гэж асуудаг байлаа. Эцэстээ цаг хугацаатай холбоотой яригдж байгаа зүйл надад өрх болж байжээ гэдгийг та бүхэн анзаарч байгаа байх. Ялах хүүхэд байхад нь нэгэн зэрэг гэх мэт үгүүдийг хэлж байна. Өөрөөр хэлбэл бурхан гэдгээрээ Христийн амьдрал цаг хугацаан дотор байсан боловч харин хүн болж ирээд Палестинд өнгөрүүлсэн түүний амьдралын хувьд бол тэрхүү цаг хугацааных нь зөвхөн нэг хэсэг юм байна гэж төсөөлж байлаа. Энэ нь яг л миний айрамд өнгөрүүлсэн хугацаа маань миний амьдралын нэгэн богинохон хэсэг болж байсантай адилхан зүйл юм байна гэж ойлгож байв. Бидний ихэнх нь ингэж бодох хандлагатай байдаг. Бид бурхныг хүн болохоосоо өмнө цаг хугацааг туулсаар эцэст нь хүн болж ирээд амьдарч байгаад дараа нь хүн болж амьдарч байсан өнгөрсөн үе рүүгээ эргэж харж чадхаар тийм цаг үе рүү явна гэсэн ийм л байдлаар төсөөлөд байдаг. Гэхдээ энэ нь бодит байдалтай нийцэхгүй санаа юм. Бид Палестинд өнгөрүүлсэн Христийн амьдрал болон бүх цаг хугацаа орон зайнаас ангид оршдог бурхны амьдрал гэсэн энэ хоёр зүйлийг цаг хугацаан дотор дараалуулан багтаах боломжгүй. Сул дорой байдал, нойр, гинэн байдал зэрэг хүнд байдаг эдгээр мөн чанарууд нь ямар нэгэн байдлаар Христийн бурханлаг амьдралд багтсан байсан гэдэг нь бурхны талаарх мөнхийн үнэн гэж хэлэхээсээр аргагүй. Бурхан хүн болсон энэхүү амьдрал нь дэлхийн түүхийн тодорхой цаг үед, жишээлбэл манай эртний 1 оноос эхлэн загалмай дээр түүнийг нас барах хүртэлх зөвхөн тодорхой цаг хугацааны туршил үргэлжилсэн мэт бидэнд харагддаг. Тийм ч учраас энэ цаг хугацааг бид бурхан өөрөө түүхэн цаг хугацаанд оршиж байсан тийм цаг хугацаа гэж андуураад байгаа юм. Гэвч бурханд түүхэн цаг хугацаа гэж байхгүй. Тэр дэндүү төгс бас дэндүү бодит учраас түүхтэй байх боломжгүй. Түүхтэй байна гэдэг нь тэр өөрийнхөө бодит амьдралын нэг хэсгийг алдаж байна гэсэн үг юм. Өнгөрсөн үед замхран алга болж байна гэсэн үг. Бас түүхтэй байна гэдэг нь тэр өөрийнхөө нэг хэсгийг хараахан олж авч амжаагүй байна гэсэн үг. Яагаад гэвэл тэр нь ирээдүйд байгаа зүйл юм. Тэгвэл байгаа нь гэвэл
одоо цаг гэсэн жижигхэн зүйл болж таарч байна. Гэвч энэ нь ч бас энэ өгүүлбэрийн төгсгөл гэхэд л бас л өнгөрсөн рүүгээ яваад өгөх зүйл. Өөрийнх нь талаар ийм ойлголттой байхыг Бурхан зөвшөөрөхгүй. Тэрж байтугай ийм цаг хугацааны хүлээсэн дотор амьдардаг бид өөрсдөө ч ийм оршихуй гэж хэлэгдэхийг хүсэхгүй. Бурханы цаг хугацааны хүлээсэн дотор байдаг мэтээр ойлгох үед мөн дараах хүндрэл гарч болно. Бурханд итгэдэг хүн бүр тэр маргааш та бид хоёрын юу хийхийг мэддэг гэж боддог. Нэгэнтэл Бурхан миний юу хийх гэж байгааг бүгдийг нь мэддэг юм бол надад өөрөөр үйлдэх эрхчлөө байгаа гэж юу? Хүн ингэж хэлж болох юм. Гэхдээ энэ нь ч бас Бурханыг ялгаатай нь гэвэл урьдчилан харж чаддаг л болохоос биш, яг л бидний адил цаг хугацааны шугамар урагшилж байдаг нэгэн гэсэн бодлоос үүдэлтэй гарч буй буруу ойлголт юм. Хэрв энэ үнэхээр үнэн бол, хэрв Бурхан бидний үйлдэлийг үнэхээр урьдчилан харж байгаа бол бид түүний харсанчлан үйлдэхгүй байх эрхтэй гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ та Бурханы цаг хугацааны шугамын гадна талд байгаа нэгнээр төсөөлөд үзээрэй. Тэгвэл Бурхан биднийг маргааш гэж нэрлээд байгаа тэр өдрийг ч өнөөдөр гэж харж чадна гэсэн үг. Бурханы хувьд бүх өдрүүд яг одоо байх болно. Өчигдөр таны юу хийснийг тэр санаж байгаа юм биш, харин харж байгаа гэсэн үг. Учир нь өчигдөр хэдий өнгөрсөн боловч Бурханы хувьд өнгөрөөгүй. Тэр таны юу хийхийг урьдчилан харж байгаа юм биш, харин тэдгээрийг хийж байгааг тань харж буй хэрэг юм. Учир нь маргааш гэдэг зүйл та нарт хараахан ирээгүй байгаа боловч түүний хувьд бол ирсэн. Яг энэ мөчид хийж байгаа зүйлэгт нь Бурхан мэдэж байлаа гэд надад эрхчлөө алга гэж хэлэх хүн байхгүй. Тэгвэл яг л үүнтэй адилхан арга замаар Бурхан маргааш таны юу хийхийг мэдж байгаа. Учир нь тэр хэдийн очсон байгаа маргааш дотроос л чамайг харж буй хэрэг юм. Тийм учраас нэг ёсондоо бол таныг үйлдэлээ хийх хүртэл тань тэр таны ямар үйлдэл хийхийг мэдэхгүй гэж хэлж болно. Гэхдээ таны үйлдэлсэн тэр агшин тань Бурханы хувьд одоо болно. Энэ санаа миний хувьд маш их тусламж болсон. Гэхдээ та нарт тусламж болохооргүй санагдаж байвал зүгээр л орхиорой. Гэхдээ энэ бол агуу, ухаалаг итгэгчдийн баримталж байсан үзэл санаа бөгөөд үүнд Христ итгэлтэй харшлах зүйл юу байхгүй. Гэсэн ч энэ санаа Библи болон Христ итгэлийн сургаалууд дотор агуулгдсан зүйл байдаггүй. Тиймээс үүнтэй санал нэгдэхгүй байлаа гэд эсвэл бүр энэ асуудлын талаар огт сонирхдоггүй байлаа гэд сайн итгэгч хүн болоход саад болох зүйл огтхонч байхгүй. 4-р бүлэг. Сайн халдвар. Энэ бүлэг рүү орохоосоо өмнө би танаас толгой дотроо дараах зургийг дүрслэн харахыг хүсэж байна. Та ширээн дээр давхарлаж тавьсан 2 ширхэг ном байна гэж төсөөлөд үзтээ. Дээр нь байгаа номыг тулж түшиж өгч байгаа зүйл бол мэдээж доор нь байгаа тэр ном. Өөрөөр хэлбэл дээр нь байгаа номыг ширээний гадаргуугаас хөндөрүүлж 2 инч орчим өндөрт байлгаж өгч байгаа зүйл бол доор нь байгаа ном юм. Доор нь байгаа номыг A, харин дээр нь байгаа номыг B гэж нэрлэе. Тэгвэл A номны байрлал нь B ном тэгж байрлах болсон үндсэн шалтгаан нь болж өгч байна. Тийм биз дээ? За одоо энэ 2 ном анхнаасаа л яг нэгэн зэрэг энэ байрлал дээр байсан гэж төсөөлөд үзье. Энэ тохиолдолд ч гэсэн бид B-ийн байрлал нь үргэлж A-ийн байрлалын үр дүн юм гэж хэлж болно. Гэсэн хэдий ч A номны энэ байрлал нь B номны байрлалаас өмнө байсан гэж хэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл эхлээд заавал учир шалтгаан байж гэмээн дараа нь үр дагавар гарна гэсэн үг биш байж болно. Мэдээж ихэнх тохиолдолд эхлээд шалтгаан байж дараа нь үр дагавар байдаг. Эхлээд өргөс тэмэх идэж байж дараа нь ходоод ч хямардаг шиг. Гэхдээ бүх шалтгаан ба үр дагавар нь заавал ийм байх албагүй. Яагаад ийм зүйлийг чухалчилж яриад байгааг удалгүй та ойлгох байх. Өмнө нь би нэг ширхэг шоо дотроо 6 дөрвөлжин агуулж байдаг шиг 3 бодгаал нэг бурхан байдаг талаар ярьсан. Гэхдээ эдгээр 3 бодгаал нь хоорондоо ямар холбоотойг тайлбарлахын тулд тэдний аль нэг нь бусдаасаа өмнө оршиж байсан мэт ойлголт төрүүлэхээр үг хэллэгийг ашиглахаас өөр аргагүй болоод байна. Бид энэ 3 бодгаалын эхнийхийг эцэг бурхан, 2 дахьыг нь хүү гэж нэрлэдэг. Эхнийх нь 2 дахьыгаа төрүүлдэг, эсвэл гаргадаг гэж бид хэлдэг. Энэ үед бид бүтээх биш, харин төрүүлэх гэсэн үгийг хэрэглэж байгаа нь төрүүлсэн нэг нь өөртөө нэг төрөл учраас тэр юм. Энэ утгаараа үүнд тохирох цорын ганц үг бол эцэг гэсэн үг. Гэхдээ харамсалтай нь ингэж хэлснээр хүний хувьд эцэг нь хүүгээс өмнө байдаг шиг эцэг бурхан бас хүүгээс өмнө оршиж байсан мэт сэтгэгдэл төрүүлж орхидог. Гэвч тийм биш. 3-1 бурханы хувьд өмнө нь дараа нь гэсэн зүйл байхгүй. Тийм учраас эхлээд хэрхэн ямар нэг зүйл нөгөөгөөс өмнө нь оршиж байгаагүй хэрнээ их сурвал шалтгаан гарал үүсэл нь болж чадах вэ гэдгийг тодруулах нь зөв гэж би бодож байна. Эцэг байгаа учраас хүү оршиж байгаа.
Гэхдээ хүүг төрүүлэхээс өмнө хизээч эцэг оршиж байгаагүй. Үүнийг дараах байдлаар тайлбарлах нь хамгийн зүйтэй болов уу гэж бодож байна. Аль түрүүхэн би та нарт 2 номны талаар төсөөлөд үзгэж хэлсэн. Ихэнх нь миний хэлсний дагуу төсөөлж үзсэн байх. Өөрөөр хэлбэл та төсөөлөх үйлдэлийг хийсэн. Үр дүнд нь та толгой дотроо нэг зурагтай болсон. Таны төсөөлж буй үйлдэл шалтгаан харин толгой доторх зурагтай нь үүний үр дүн гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь та эхлээд төсөөлөд дараа нь зураг бий болсон гэсэн үг биш. Таны төсөөлөх яг тэр хоромт зураг тэнд байсан. Хүсэл тань тэрхүү зургийг таны өмнө байлгасаар байгаа. Хүслийнхээ дагуу үйлдсэн тэр үйлдэл ба толгой доторх зураг хоёртай нь зэрэг эхэлж зэрэг дууссан. Тиймээс байнга оршиж байдаг ямар нэгэн оршихуй байнга ямар нэг зүйлийг төсөөлж байгаа бол түүний энэ үйлдэл нь байнга нэг зургийг бий болгож байгаа. Тэрхүү зургийг төсөөлж буй үйлдэл нь ч бас мөнхийх байх болно. Үүний нэг адил бид дэнлүүнээс гэрэл засарч, галаас дулаан ялгарч, оюун ухаанаас бодол хөвөрдөг шиг эцгээс хүү ундран гарч байгаа гэж бодох ёстой. Эцэг өөрийгөө илэрхийлсэн нь хүү байсан бөгөөд эцгийн хэлхийг хүссэн үг нь бас хүү байсан. Гэхдээ эцэгт үгээ айлдахгүй мөч гэж хизээч байгаагүй. Одоо та ямар нэг зүйлийг анзаарахгүй байна гэж үү? Гэрэл эсвэл дулаан гэх мэт эдгээр бүх зүйлүүд нь эцэг болон хүү нь 2 бодгаал биш, харин 2 объект мэт сэтгэгдэл төрүүлээд байж болно. Эцтэй гэхдээ тэднийг эцэг болон хүү гэж нэрлээд байгаа шинэ гэрээний тодорхойлолт нь бидний сая орлуулж үзсэн бүх зүйлүүдээс хавьгүй илүү үнэн зөв тодорхойлолт болж чадж байна. Библийн үгээс холдох бүрдээ бид үргэлж имэл үр дүн хардаг. Гэвч зарим нэг зүйлийг илүү тодорхой болгохын тулд төр зур жаахан хөндөрхөн зөв. Гэхдээ та үргэлж буцаж очиж байх ёстой. Мэдээжийн хэрэг Бурхан өөрийгөө хэрхэн дүрслэхээ биднээс илүү сайн мэдэж байгаа. Эцэг хүү хоёрын харилцаа нь бидний төсөөлж чадах бусад ямар ч харилцаанаас илүүгээр 3 Бурханы эхний болон 2 дахь бодгаалд ойртон очиж чадна гэдгийг тэр мэдэж байгаа. Гэхдээ мэдэх ёстой хамгийн чухал зүйл бол хайрын харилцаа юм. Эцэг хүүгээ таалдаг, харин хүү эцгийг хүндэлдэг. Цаашаа үргэлжлүүлэхээс өмнө үүний практик ач холбогдлын талаар харъя. Ямар ч төрлийн хүн байсан Бурхан бол хайр гэсэн энэ үгийг Библиэс иш татахтаа дуртай байдаг. Гэхдээ Бурхан бол хайр гэсэн энэ үг Бурханы дотор доор хаяж 2 бодгаал байх үед л сая жинхэнэ утга төгөлдөр болно гэдгийг үнэндээ сайн ойлгодоггүй байх. Учир нь хайр гэдэг зүйл нэг нөгөөдөө хандаж буй зүйл. Хэрвээ Бурхан ганцаараа байсан бол дэлхий бүтээгдэх хүртэл хайр гэдэг зүйл үгүй байх байсан. Мэдээж ертөнцийн хүмүүс Бурхан бол хайр гэдэг үгийг биднийхээс өөр утгаар ойлгодог байх. Тэд энэ үгийг яг утгийнхын дагуу хайрын Бурхан гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл хайр гэдэг мэдрэмжийг хаана хэрхэн үүссэн байна, ямар үр дүн дагуулсан байна хамаагүй маш хүндлэл үзүүлэх ёстой зүйл гэсэн утгаар ойлгодог. Гэхдээ Бурхан бол хайр гэсэн энэ үгийн талаарх Христэд итгэгчдийн ойлголт тэднийхээс огт өөр. Тэд хайрын амьд, эрч хүчтэй үйл ажиллагаа Бурханы дотор мөнхөд үргэлжилсээр ирсэн бөгөөд энэ нь бүх юмсыг бүтээсэн гэж итгэдэг. Дашрамд хэлэхэд Христ итгэл болон бусад бүх шашны хоорондох хамгийн чухал ялгаа бол энэ юм. Христ итгэл нь Бурханыг бусад шашны нэг адил ямар нэгэн хөдөлгөөнгүй зүйлээр төсөөлдөггүй. Тэрж байтугай ямар нэг хүнээрч төсөөлдөггүй. Харин хөдөлгөөнтэй, маш амьд эрчимтэй, өөрнөлттэй, нэг ёсондоо жүжиг гэж хэлж болохоор тийм байдлаар төсөөлдөг. Мөн мэдээж энэ нь жаахан хүндлэлгүй мэт сонсогдож болох ч түүнийг бараг нэг төрлийн бүжигтэй зүйрлүүлж болно. Эцэг хүү хоёрын нэгдэл нь өөрөө тэр чигтээ бас нэгэн бодгаал гэж хэлж болохоор маш амьд бодтой байдаг. Энэ нь ойлгоход жаахан хэцүү гэдгийг би мэдэж байна. Гэхдээ та нар ингээд нэг бодоод үзээрэй. Хүмүүс гэр бүлээрээ эсвэл клуб үйлдвэрчний эвлэлээрээ цуглах үед тухайн гэр бүл эсвэл клуб үйлдвэрчний эвлэл дотор хөдөлж буй сүнсний тухай ярьдаг гэдгийг бид мэднэ. Яагаад гэвэл тэнд байгаа хүн нэг бүр хамтдаа цуглах үедээ тус тустай байх үеэсээ тодорхой өөр байдлаар ярьж бас үйлдэж байдаг. Тэдний дунд нийтлэг зан чанар бүхий ямар нэг бодгаал байна уу гэлтэй байдаг. Мэдээж тэнд ямар нэгэн амьд бодгаал байхгүй. Гэхдээ бодгаал чанартай төстэй ямар нэгэн зүйл байдаг гэсэн үг. Энэ бол Бурхан болон бидний хооронд байдаг ялгаа юм. Эцэг хүү хоёрын нэгдсэн амьдралаас бас нэгэн бодгаал оршихуй урган гарч ирдэг бөгөөд тэр нь 3 Бурханы 3 дахь бодгаал юм. Энэ 3 дахь бодгаалыг Бурханы ариун сүнс гэж нэрлэдэг. Ариун сүнс гэж нэрлэж байгаа энэ Бурхан нь танд нөгөө хоёроос арай илүү ойлгомжгүй, бүрхэг мэт санагдаж болох ч үүнд санаа зовох эсвэл гайхах хэрэггүй. Яагаад ийм байгаа нь дараах шалтгаантай гэж би бодож байна.
Итгэлийн амьдралаар амьдарч байхдаа та бүхэн ихэнхдээ ариун сүнс рүү хараагаа чиглүүлдэггүй. Учир нь тэр үргэлж танаа дамжуулан хөдөлж байдаг. Жишээ нь эцэг бурхан таны гадна талд өмнө тань байдаг бол харин хүү бурхан дэргэд чинь зогсож залбирахад чинь тусалж таныг бурханы хүүхэд болгон өөрчлөхийг хичээж байдаг. Харин ариун сүнс бол таны дотор эсвэл ард тань байдаг нэг юм. Магадгүй зарим хүний хувьд 3 дахь бодгалаас нь эхлээд өөрөөр хэлбэл хойноос нь урагшаа тайлбарлах юм бол ойлгоход илүү хялбар байх болов. Тэгвэл бурхан бол хайр гэдгээс эхэлнэ гэсэн үг. Бурхан бол хайр бөгөөд тэрхүү хайр нь хүмүүсээр дамжуулан ялангуяа Христ итгэл бүхий бүлэглэлээр дамжуулан ажилладаг гэсэн үг. Гэхдээ энэ хайр бол даруй ариун сүнс. Мөнхийн өмнөөс эцэг болон хүүгийн дунд оршиж байсан тэр хайр гэсэн үг. Тэгвэл энэ бүхэн нь тийм чухал зүйлүүд юм уу? Энэ бол дэлхий дээр байгаа бүх зүйлээс хамгийн чухал нь. Энэхүү 3-1 бурхны амьдралаар илэрхийлэгдэж буй бүжиг, жүжиг, хэлбэр нь бүхлээрээ бидний хүн нэг бүрийн амьдрал дотор тоглогдож байх ёстой. Нөгөө талаас нь хэлбэл бидний хүн нэг бүр тэр хэлбэр дотор багтаж бас бүжигэн дотор нь байраа эзэлсэн байх ёстой. Үүнээс өөр бидэнд аз жаргалтай байж чадах зам гэж байхгүй. Зөвхөн муу зүйл төдийгүй сайн зүйл ч бас халдварладаг гэдгийг та бүхэн мэдж байгаа. Норхын тулд хүн усан дотор орох ёстой. Баяр баясгалан, хүч чадал, амар амгалан, мөн хамиг олж авахын тулд та эдгээрийг эзэмшдэг оршихуйд ойртон очих ёстой. Цаашлаад бүр дотор нь явж орох ёстой. Эдгээр нь бурхан хүссэн хүндээ шагнал болгон өгдөг зүйлч биш. Харин эдгээр нь бодит байдлын гол цөмөөс урсаж байдаг эрч хүч, гоо сайхны агуу ориглуур юм. Ориглуурт ойртон очисон нэг нь шүршүүрээс цацрах усанд норох болно. Харин хол байгаа нэг нь хатан хуурайших болно. Бурхантай нэгэнт нэгдсэн хүн хэрхэн мөнхөд үл амьдрах вэ? Харин бурхнаас алсан нэг нь хэрхэн үхлээс зүгтааж чадах вэ? Тэгвэл бид бурхантай хэрхэн нэгдэж чадах вэ? Бид хэрхэн 3-1 бурхны амь дотор орж чадах вэ? 4-р номны 1-р бүлэгт би төрөх болон бүтээхийн талаар ярьж байсныг санаж байна уу? Бид бурхнаар төрөөгүй. Бид бурхнаар зөвхөн бүтээгдсэн. Төрлөхөөсөө бол бид бурхны хүүхдүүд биш. Харин түүний дүр төрх бүхий баримлууд юм. Бидэнд зоови буюу сүнслэг ам байгаагүй. Харин үхэж үгүй болох биос буюу биологийн махан биеийн амил байсан. Христ итгэлийн танд санал болгож байгаа зүйл бол ердөөл энэ. Өөрийгөө бурхан даатгсан хүмүүс Христийн амийг хуваалцагч нар болно. Хэрвээ ингэж чадвал бид бүтээгдээгүй харин төрсөн. Мөн үргэлж оршин байсан, цаашид ч мөнхөд оршин байх тэрхүү амийн хуваалцагч нар болох юм. Христ бол бурхны хүү. Хэрэг хүүгийн амийг хуваалцаж байгаа бол бид ч бас бурхны хөвгүүд болох болно. Хүү эцгээ хайрладгийн адил бид ч бас эцгийг хайрлах болно. Ингэснээр ариун сүнс бидний дотор сэрэх юм. Христ өөрт байсан тэрхүү амийг хүмүүс түгээхийн тулд миний хэлдгээр бусдад сайн халдварт хараахын тулд хүн болж энэ газар дээр ирсэн. Бүх Христэд итгэгч нар бяцхан Христ болсон. Бид бүхэн Христэд итгэгч болсон зорилго нь ердөөл энэ юм. 5-р бүлэг. Зөрүүд тоглоомн цэргүүд. Бурхны хүү хүмүүсийг бурхны хөвгүүд болгохын тулд хүн болсон. Хэрэг хүн төрлөختөн бурхныг эсэргүүцэж дайсныхын талд ороогүй бол юу болох байсныг бид мэдэхгүй. Магадгүй бүх хүн төрлөختөн төрсөн цагаасаа эхлэн Христ дотор амьдарч бурхны хүүгийн амийн хуваалцагч нар болох байсан биз. Биос буюу биологийн энэ ам маань бүтээгдээгүй ам болох зоо гэсэн тэр ам руу шууд аваачигдах байсан байх. Гэхдээ энэ бол ердөөл таамаг. Та бидний анхаарлаа хандуулах ёстой зүйл бол нэгэнт одоо болж байгаа зүйл юм. Бидний өнөөгийн байдал ийм байна. Дээр хэлсэн энэ 2 ам бол 2 өөр ам. Одоо өөр байгаа ч юм биш. Бүр эхнээсээ эсрэг тесрэг 2 ам байсан. Бидний хүн нэг бүрийн дотор байгаа биологийн төрлөх ам маань амин хувиа хичээсэн, бусдаар өхөөрдүүлэх, эсвэл бишрүүлэх дуртай. Бусдыг ашиглан ертөнцийг бүхэлд нь олж авахыг хүсэж байдаг тийм ам. Ялангуяа энэ ам зөвхөн ганцаараа үлдэхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл энэ ам нь өөрийг нь жижигээр мэдрүүлж болохоор илүү сайн, илүү хүчтэй, илүү өндөр зүйлүүдээс өөрийгөө холдуулдаг. Бохир хэртэй хүн усанд орохоос зайлсхийдэг шиг энэ ам нь ч бас сүнслэг ертөнцийн гэрэл болон агаараас маш их эмээдэг. Тэгээд ч энэ нь нэг ёсондоо зөв. Учир нь энэ ам сүнслэг амьд нэгэнт баригдах юм бол түүний бүх хувиа хичээх байдал зөрүүдлэл нь дуусгар болно гэдгийг мэддэг ажээ. Тэр ийм байдалд орохгүй тулд шүдээ ярзайлган, хумсаа хурцлан тэмцэхэд бэлэн байдаг. Хөөхд байхдаа та тоглоомод ч аим оруул ямар сонирн байх талаар бодож байсан удаа бий юу? Та тоглоомодоо аим оруулж байна гэж бодоод үзтээ.
Жижигхэн тугалган цэрэг амьлаад бяцхан хүн болчихлоо гэж төсөөлөд үзтээ. Инхийн тулд цагаан тугалган мах цусаар солигдно гэсэн үг. Гэтэл тугалган цэрэг маань үүнийг хүсэхгүй байна гэд бодоод үзтээ. Тоглоомын цэрэгт хүн шиг мах цустай болж байгаа нь огтхонч сонирн биш байна. Түүний нүдэнд цагаан тугалгыг л эвдэж муутгаж байгаа нь л харагдаж байна. Тэр таныг өөрийг нь алж өхүүлж байна гэж бодно. Тийм учраас танд саад хийх гэж бүх хүчээрээ тэмцэх болно. Ийм байгаа цагт тэр эзээж хүн болж чадахгүй. Ийм үед та тэр тугалган цэргийг яах вэ гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Бурхны бидэнд хийж өгсөн зүйл бол яг л энэ байсан. Өөрөөр хэлбэл Бурхны дотор байсан хоёр дахь бодгаал болох хүү өөрөө хүн болсон. Тодорхой биеийн өндөртэй, тодорхой өнгийн үстэй, тодорхой биеийн жинтэй, тодорхой хэлээр ярьдаг жинхэнэ хүн болж энэ газар дээр төрсөн. Бүх орчлон ертөнцийг бүтээсэн, бүх юмсыг мэддэг мөнх оршихуй хүн болоо зогсохгүй, нялх хүүхэд болж бас эмэгтэй хүний хэвлийд ураг болсон. Хэрвээ та энэ нь ямар шиг зүйл болохыг мэдэрмээр байгаа бол өөрийгөө эмгэн хумс юм уу эсвэл хавч болж хувирлаагээ төсөөлөд үзээрэй. Хүү бурхан хүн болсны ачаар бид хүнд байх ёстой байсан жинхэнэ дүр төрхийг агуулсан. Эхээсээ бүтээгдсэн амийг авч төрсөн боловч тэрхүү амиа төрсөн ам болгон бүрэн өөрчлөх чадвартай тийм нэгэнтэй учирсан. Түүний дотор байсан төрлөх ам нь Бурхны хүүгийн дотор руу бүрэн өргөгдсөн. Хүн чанар нь энэ нэгний дотор төгс байдалд хүрсэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл төрлөх ам нь Христийн амиар солигдсон. Хүний хувьд төрлөх амиа өхүүлнэ гэдэг хамгийн хэцүү зүйл гэдгийг мэдэж байсан учраас тэрээр гэр бүл нь өөрийг нь үл ойлгох, дотны аанд нөхөр нь өөрөөс нь урвах, эрх мэдэлтнүүдийн гарт баригдан дарамжлагдаж, эцэст нь зовлон эдэлж цаазаар ахуулах зэрэг алхам тутамдаа хүний хүсэл шунлыг нь өхүүлж чадах тэрэл замуудыг сонгож байсан. Түүнийг ингэж нас барах үед Бурхны хүүтэй нэгдэж дотор нь байсан хүн ч бас түүнтэй хамт үхэж, дахин амьлах үед нь ч бас түүнтэй хамт дахин амьлсан. Ганцхан Бурхан биш Христ доторх хүн бас дахин амьлсан гэсэн үг. Голцом нь энэ юм. Энд бид анхудаа жинхэнэ хүнийг харсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэг цагаан тугалган цэрэг бүрэн амьлсан гэсэн үг. Гэхдээ цагаан тугалган цэрэгээр зүүрлж байсан миний төсөөлөл энд ирээд цааш үргэлжлэх боломжгүй болж байна. Ганц цагаан тугалган цэрэг эсвэл ганц баримл жинхнээсээ амьтай боллоо ч гэсэн тэр нь бусад тугалган цэргүүдтэй эсвэл бусад баримлуудад ямар ч нөлөө үзүүлж чадахгүй. Учир нь тэд бүгд тусдаа зүйлүүд. Гэхдээ хүмүүс бол тийм биш. Тус тусдаа явж хөдөлж байгаа учраас хүмүүс салангад тусдаа зүйл мэт харагддаг. Гэхдээ бид зөвхөн одоо цагийг л харж байгаа учраас тусдаа мэт харагдаж байгаа юм. Хэрвээ бид өнгөрснийг харж чаддаг байсан бол энэ нь огт өөрөөр харагдах байсан. Хүн бүрт нэгэн цагт аавынхаа эсвэл ээжийнхээ нэг хэсэг нь байсан үе бий. Мөн өвөө эмээгийнхээ нэг хэсэг нь байсан үеч бий. Хэрэг бид хүн төрлөختөн цаг хугацаанд доторх эрхэн өсөж нэмэгдэж байгааг Бурхны харж байгаа шигээр харж чаддаг байсан бол хүн төрлөختөн тоо томшгүй олон тархай бутархай цэг мэт харагдахгүй, харин өсөж ургаж байгаа нэг бүхэл зүйл мэт, өөрөөр хэлбэл олон тийш салаалан ургаж буй мод шиг харагдах байсан. Хүн нэг бүр нэгэн нөгөөтэйгээ холбоотой гэдэг нь харагдах байсан. Зөвхөн ингэ зогсохгүй, хүмүүс нэг нэгнээсээ төдийгүй бас Бурханаас ч тусдаа биш байх болно. Эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, дэлхий дээрх хүн нэг бүр зөвхөн Бурхны учир мэдэрч бас амьсгалж чадаж байгаа. Учир нь энэ бүхнийг байрж тогтоож байгаа нэг нь Бурхан юм. Тиймээс Христ хүн болсон гэж байгаа нь та нарын дундаас хэн нэг нь цагаан тугалган цэрэг болсноос өөр зүйл. Энэ нь нэг ёсондоо бүх хүн төрлөختөнд тодорхой арга замаар нөлөөлж байсан ямар нэг зүйл тодорхой нэг цаг үеэс эхлэн огт өөр шинэ арга замаар нөлөө үзүүлж эхэлсэнтэй адилхан зүйл юм. Тэр нэг мөчөөс эхлэн өөр нөлөө нь бүх хүн төрлөختөнд тархаж эхэлсэн. Үүний өөр нөлөө нь Христээс хойш төрсэн хүмүүс төдийгүй Христээс өмнө амьдарч байсан хүмүүст, тэр байтугай Христийн тухай хизээж сонсож байгаагүй хүмүүст ч өөр нөлөөгөө үзүүлсэн. Энэ нь аяхтай осонд ганцхан тусдыг тусаахтал өнгө болон амтыг нь тэр чигт нь өөрчилдөг тийм зүйлтэй төстэй. Мэдээж эдгээр зөвөрлөлүүдийн аль нь ч үүнийг бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй. Учир нь эцэстээ Бурхантай зөвөрлөж болох нэг ч зүйл байхгүй. Мөн түүний хийсэн ажлуудыг зөвөрлүүлж чадах зүйл ч гэж байхгүй. Яаж ч гэсэн түүний замуудыг бүрэн таамаглах боломжгүй. Тэгвэл Христийн хүн төрлөختөнд үзүүлсэн нөлөө гэж яг юу хэлээд байна вэ? Тэр бидний төлөө Бурхны хүү болж бүтээгдсэн оршихугаас төрсөн оршихуй руу, төр зөөрийн биологийн амиас цаг хугацаанаас ангид орших мөнх сүнслэг ам руу шилжсэн. Зарчмын хувьд бол хүн төрлөختөн хэдийн аврагдсан.
Гэхдээ мэдээж хүн нэг бүр тэрхүү авралыг өөрийн болгох ёстой. Гэхдээ бид өөрсдийнхөө хүчээр яасан ч хийж чадхааргүй хамгийн хэцүү ажил нь хэдийн бүрэн хийгдсэн. Сүнслэг амийг олж авахын тулд бид өөрсдийнхөө хүчээр дээш мацах шаардлагагүй болсон. Тэрхүү ам нь хэдийн бидний төлөө бууж ирсэн. Тэрхүү амиар дүүрэн бас бурхан хэрнээ хүн болсон түүнд өөрийгөө даатгавал тэр бидний дотор үүнийг гүйцэлдүүлэх болно. Сайн халдвар гэсэн зүйлийн талаар ярьж байсныг минь та бүхэн санаж байгаа байх. Бидний хүн төрлөختөн дундах нэг хүнд энэхүү шин ам байсан. Түүнд зөвхөн ойртон очих үедээ бид ч бас тэрхүү шин амаар халдварлах болно. Мэдээж үүнийг өөр маш олон арга замаар илэрхийлж болно. Христ бидний нүглээс болж өгсөн гэж хэлж болно. Бидний хийх ёстой байсан зүйлийг Христ бидний өмнөөс хийсэн учраас эцэг бидний нүглийг уучлсан гэж бас хэлж болно. Бас та бид хурганы цусаар угаагдсан ч гэж хэлж болно. Христ үхлийг ялсан гэж бас хэлж болно. Эдгээр нь бүгд үнэн. Гэхдээ эдгээрийн зарим нь танд нэг л тохирохгүй санагдаад байвал аль тохирох тайлбарыг бариад цааш яваарай. Гэхдээ та алийг нь сонгосон гэсэн таныхаас арай өөр тайлбарыг барьж байна гэсэн шалтгаанаар бусадтайгаа бүү маргаан хийгээрэй. 6 дугаар бүлэг. 2 нэмэлт тайлбар. Буруу ойлголт төрүүлэхгүй тулд өмнөх бүлэгт ярьсан зүйлийн талаар 2 нэмэлт тайлбар оруулахыг хүслээ. 1-дүгээрт нэгэн ухаалаг шүүмжлэгч надад загтал бичингээ ингэж асуусан байсан. Бурхан тоглоомын зэргүүдийн оронд хөвгүүдийг хүсэж байсан гэд байгаа юм бол анхнаасаа шууд нэгэн зэрэг олон хөвгүүдийг төрүүлэхгүй яагаад заавал тоглоомын зэрэг бүтээгчгээд тэднийг ам оруулах гэж ийм зовлонтой хэцүү явцыг туулж байгаа юм бэ? Үүнд өгөх хариултын нэг хэсэг нь маш амархан боловч нөгөө хэсэг нь хүний мэдлэгээс давсан зүйл байж болно. Эхлээд хариултын амархан хэсгээс нь эхлэе. Хэрвээ хүн төрлөختөн олон зуун жилийн өмнө Бурханаас нүур бууруулаагүй бол бүтээлээс хүү болон ховрох үйл явц тийм ч хэцүү зовлонтой биш байх байсан. Хүн Бурханаас нүур бууруулж чадсан нь Бурхан тэдэнд чөлөөт хүсэл зориг гэдэг зүйлийг өгсөнтэй холбоотой байв. Зүгээр л нэг автомат ертөнц байх юм бол тэнд хайр, хязгааргүй аз жаргал гэдэг зүйлийг мэдрэх боломжгүй учраас Бурхан хүнд чөлөөт хүсэл зориг гэдэг зүйлийг өгсөн. Харин хариултын хэцүү хэсэг нь гэвэл энэ. Христэд итгэгчид анхнаасаа бүрэн утгаараа Бурханы цорын ганц хүү бий гэдэгтээ санал нийлдэг. Гэхдээ бас олон байсан байж болох биш шүү гэж асуух юм бол зүгтэж чадхааргүй өрхөнд унчдаг. Үнэн дээр Бурханд хамаатай зүйлийн талаар ярьж байхдаа бас ийм биш тийм байж болох байсан гэдэг үгийг хэрэгжилж болно гэж үү? Зарим нэг зүйлсийн талаар бол ийм биш бас тийм байж болох байсан гэж хэлж болно. Ямар нэг зүйл урдийн байдлаасаа шалтгаалan өөр байж болох байсан. Гэхдээ тэр урдийн байдал нь ч бас өмнөх байдлаасаа шалтгаалan дахиад өөр байж болох байсан. Ийм байдлаар цаашаа үргэлжлүүлээд яриад байх боломжтой. Жишээ нь хэрвээ хэвлэгч машинд улаан бих байсан бол энэ хуудасны үсэг нь улаан өнгөтэй байж болох байсан. Тэгээд бас хэн нэгэн нь улаанаар хэвлэх команд өгсөн бол машин үсгийг улаанаар хэвлэх байсан гэх мэт. Гэхдээ Бурханы талаар өөрөөр хэлбэл бүх юмсыг барьж тогтоож байгаа тулгуур чулуу бүх бодит үнний суур болж байгаа зүйлийн талаар ярихдаа та одоо байгаагаасаа өөр байж болох байсан мэт ярих боломжгүй. Учир нь суур тулгуур болж байгаа тэр зүйлийн хувьд бол цааш хэлэлцэх зүйл юу ч байхгүй. Гэхдээ ийм зүйлийг ярьсан яриаггүй эцэг Бурхан мөнхөөс өмнө олон хөвгүүдийг төрүүлнэ гэдэг нь угаасаа асуудалтай зүйл мэт санагддаг. За, олон байхын тулд нэг нь нөгөөгөөсөө өөр байх шаардлагатай. Хоёр зоосон мөнгө хэлбэр дүрсээрээ яг адилхан байдаг. Тэгвэл тэд яаж хоёр болж байгаа юм бэ? Тусдаа орон зай эзэлж, тусдаа өөр атомуудыг агуулсан учраас хоёр өөр зоос гэж хэлж болно. Тэгэхээр энэ хоёр зоосыг өөр гэж үзэхийн тулд бид орон зай, матери гэсэн хүчин зүйлүүдийг оруулж ирж байна. Өөрөөр хэлбэл бид байгаль буюу бүтээгдсэн ертөнцийг энд оруулж ирж байна. Би эцэг хүү хоёрын ялгааг орон зай материйн оролцоогүйгээр төвөггүй ойлгож чадна. Учир нь нэг нь төрүүлж нөгөө нь төрж байна. Тийм учраас эцэг нь төрүүлж байгаагаараа хүүгээс ялгаатай бол харин хүүн төрж байгаагаараа эцгээс ялгарч байна. Гэвч хэрв хэд хэдэн хөвгүүд байсан бол тэд бүгд нэг нэгнтэйгээ болон эцэгтэй ижил төрлийн холбоотой байх болно. Тэд бие биенээсээ юугаар ялгаатай байх вэ? Мэдээж би ч бас энэ асуудлыг их анзаараагүй. Хүмүүс олон хөвгүүд гэсэн ойлголт бас байх боломжтой гэж боддог. Гэхдээ энэ талаар нарийн бодоод үзэх юм бол олон хөвгүүд гэдэг санаа нь тэднийг хамтдаа ямар нэгэн орон зайд зогсож байгаагаар төсөөлөх үед л боломжтой зүйл юм байна гэдгийг олж мэдсэн. Ийм зүйлийг ярьж байгаа хүмүүс
өнгөн талаараа орчлон ертөнц үүсгэхээс өмнө байсан оршихуйнуудын талаар бодож ярьж байгаа мэт харагдах боловч бодит байдал дээр бол толгой дотроо зурглаатай байгаа орчлон ертөнц дотроо тэдгээр оршихуйнуудыг оруулж тавьчихад байгаа учраас ийм зүйлийг боломжтой гэж харж байгаа юм. Харин толгой дотроо орчлон ертөнцийг зурглан харсан зүйлгүйгээр ертөнцийн суураас өмнө эцэг олон хөвгүүдийг төрүүлж байна гэж төсөөлөх гэх юм бол санаанд юу ч орж ирэхгүй. Энэ нь төсөөлөх боломжгүй хий хоосон өгөөдөл болж орхино. Тэгэхээр байгаль, орон зай, цаг хугацаа, матери энэ бүхэн олон гэсэн зүйлийг боломжтой болгохын тулд бүтээгдсэн биш гэж үү? Үүнчлэн орчлон ертөнцид эхлээд хэд хэдэн биологийн амьтаа хүнийг бүтээчгээд дараа нь тэдэн сүнсийг тарааж өгөх нь олон сүнснүүдийг олж авах ганцхан арга биш байсан гэж үү? Гэхдээ мэдээжийн хэрэг энэ бүхэн зөвхөн таамаглалт төдий зүйл. Хоёрдугаарт бүхэн төрлөخت нь нэг том мод лугаа адил хамтдаа нэг том амьд организм гэж үзэж байгаа ийм үзэл санааг Том, Ноби, Кейт гэх мэт хувь хүн нэг бүрийн ялгаа чухал биш. Хувь хүмүүсээсээ анги давхраг, угсаа гарал гэх мэт хамтын зүйлүүд нь илүү чухал гэсэн үзэл санаатай адилхан зүйл хэмээн хойлж хутгаж болохгүй. Үнэн дээр энэ хоёр үзэл санаа эсрэгдсэн огт өөр зүйл. Нэг организмд хамаарах хэрнээ хоорондоо огт өөр зүйлс байж болно. Бас нэг организмд хамаарахгүй хэрнээ маш төстэй зүйлүүд ч байж болно. 6 ширхэг ижил зоос байлаа гэхэд зургуулаа тустай хэрнээ хоорондоо адилхан байдаг. Миний хамар, уушиг хоёр хоорондоо маш өөр хэрнээ тэд миний биеийн нэг хэсэг байж хамтдаа нэг амийг хуваалцаж байгаа учраас айл нь амьд байж чадж байна. Христ итгэл нь хүн нэг бүрийг зүгээр л нэг бүлэгмийн гишүүн юм уу эсвэл ямар нэгэн жагсаалтад багтсан гэж үзэх биш, харин өөр хоорондоо ялгаатай хэрнээ тус бүрдээ нэг нь нөгөөгийнхөө хийж чадахгүй зүйлийг нөхөн гүйцэтгэж байдаг нэг бие махбодын эрхтнүүд гэж үздэг. Та хүүхдүүдээ, шавнараа эсвэл бүр хөршүүдээ яг өөртөөгөө адилхан болгохыг хүсэж байгаа бол Бурхан хизээч үүнийг хүсэхгүй гэдгийг санаарай. Учир нь тэд бол тус тусдаа үүрэгтэй өөр эрхтнүүд юм. Нөгөөтэйгүр хэрв та бусдын зовлонтой байгааг хараад миний асуудал биш хэмээн огт хайхрамжгүй хандаж байгаа бол хэдийгээр тэр өөр хүн байсан ч чамтай адил амьд организм гэдгийг санаарай. Тэр хүн ч бас тантай адилхан амьд хүн гэдгийг мартснаар та индивидуалист буюу зөвхөн хувийн эрх ашгийг дээдэлдэг хүн болж болно. Гэхдээ бас эсвэргээрээ тэр танаас тусдаа өөр эрхтэн гэдгийг мартаж хувь хүн нэг бүрийн ялгаатай байдлыг үгүйсгэн бүгд адилхан гэж үзэх юм бол та тоталитар үзэлтэн болж орхино. Итгэгч хүн индивидуалист ч болж болохгүй, бас тоталитарч байж болохгүй. Аль нь алдаатай болох энэ хоёр үзлийн аль нь илүү буруу болохыг би танд үнэхээр хэлж өгмөр байна. Та ч бас надтай нэг сэтгэлтэй байгаа болов уу гэж найдаж байна. Гэхдээ энэ бол чөтгөрийн залмих юм. Тэр алдаатай зүйлийг гаргаж ирэхдээ үргэлж эсрэгдсэн хос зүйлийг гаргаж ирдэг. Тэгээд аль нь илүү муу гэдгийг бодож олоход их цаг зарцуулахаар зохион байгуулдаг. Яагаад ингэж байгааг нь та мэдэж байгаа. Чөтгөр таныг аль нэг алдаанд нь дургүй болгосныхоо дараа эсрэг талын нөгөө алдаараа нь аажмаар татаж чадна хэмээн найддаг. Түүний мэхэнд унахгүй байцгаая. Бид зорилгоосоо гажилгүй хоёр алдааны дундуур шулуухан гарч явах ёстой. Бид нэгийг нь нөгөөгөөс нь илүү үзэж анхаарах шаардлага байхгүй гэсэн үг.